Мэл богдын саран мэт шав райчинд орж давгийн намтар. Зохиолч Гоцон Райва, орчуулагч Ням Мягмар. 2 дугаар бүлгийн 11-р зүйл. Өөрт тус зүйлсийг дуусаж бусдад туслах цаг хүрсний тул иш үзүүлэн дохиог тайлсны зүйл. Тэндээс чухал агч ламын хойноос дагаж одоод лам югаан гүйцэн ядаж ладад жумба хэмээх газарт суув хэмээн сонсдлоо. Лам Нямбогийн онгоцноос илжигний явдлаар 2 сарын газар бөлгөө. Тэнд түүнд райчин 2 өдөр явж хүрэхэд мөр дээр нэгэн баян хүмүүний охин өвдсөнд түүнийг азтадласнаар охины өвчин идэгсэнд олон зүйл буйныг өргөөсөс аваад хатаамал мах бүхсцээ чигээд 2 бүхэлнийг дундуур махыг нүдэж гурил мэт болгоод бүс таарт хийж лам мела чувар хувилгааны биетийн урд харшийн брэзэ химээх голын ихэнд суухгүй учирт өөд болгоос олон хоногийн урд райчингийн эрхийг мэл ухаанаар айлдаж райчин минь дундад газараас улсыг өргөсөн буйны гол багтаалгүй өтер бөгөөд хурж ирмөө хэмээн удирдуулан үзүүлсэн зарлаглаас төдий райчингийн эрх цагт бус нөхөд Райва нар ихэд баясаж зөөл тутам сайн өгсээр өгүүлэлтвэ. Тэр учраа тэр лам цамд суусан лугаан учирч 15 хоног болтлоос золголоо. Тэндээс чуулган хийгээд бэлэг хийх олон зүйлийг авчир хэмээн зарлагланд райчин ба чуулганы хүрдний зүйлс дэлгэрэнгүй аваад төдий гэтлэгч мэл ламдаан золговоо. Хамаг нөхөд Райва нугууд тэнд хурсан хатаамал махаар зутан чандж бүгдэд өгөхгүй учирт нэгэн шав өчрөө. Тэр өдөр гэтлэгч богдлам биднээ ийм зарлиг болсон бүлгөө. Райчин ба минь өргөсөн буйнаа нэгэн голд үл багтаан үүрч ирмөө хэмээн зарлиг болсон бүлгөө. Идүүгээ тэр альбөө хэмээн өчвөөс гэтлэгч их мэлрава мишээгээд лам зарлигл руу хоолойн голд үл багтахгүй чинийх мах өргөсөн бүлгөө. Түүнийг өгүүлсэн бөө хэмээн зарлаглаас төдий багш шавнар тачгинтл инээлдэв. Тэндээс гэтлэгч мялийн зарлагл руу танд гүн нарийн авшиг өгсөхгүй би хамаг бүгдээр надад өргөх шүтэн барилдахгүй нэгэн зүйлийг авч ирэхтэн райчинд өргөхгүй үгүй болвоос гайгүй хэмээн зарлаглаас райчин бэр сэтгэлдээ үл хаман гэтлэгч ламбэр Чакрам самбарын 62 их бурхны мандлыг босгоод суухад түүний нэгэн мандлын дээр урд гуйланчинд өгсөн нэгэн гэрс буй ажгуу түүнийг илт таниад сац лам райчин бэр бийд хүчин үгүй болж одов. Түүнээс шалтгаалд орчлонд сэтгэлэн язгуураас босгож урваад хойногшоо хүслийн эрхээр бүү тавьсгай хамаг жаргал зовлон тэгш болгоод гэтлэгч ламын тууж ямар болсон түүний ёсоор болцгой хэмээн сэтгэлийн дотроос шар өсөн ширвэдтэл хөдөлгөж хатуу тангарглаа. Тэндээс эхэлж жаргаланг таалал лугаа цохилдгын язгуураас барагдуулж тэгш зовлонгийн сайн муу хоёрыг орчлон нэрван хоёрын ялгал үгүй нэгэн амтад болгож байгаа сэтгэлдээ төрүүлв. Тийм бөгөөд лам нөхөддөн гимшгийн ёсоор дэргэд суваас гэтлэгч мэлраваийн зарлагл руу мэлрава аяа райчин чи миний шавнарын ах бүлгөө идүүгээ бээр хурж ирсэн чинь баясав. Идүүгээ бээр миний зүйлийг аваад авшгийг өгдөх нэгэн саярхлыг зарлаглаад жиж бас чиний явдал олон бүлгөө би бээр сэтгэлийн ах дөө болгож урд би чанд ямар оюунаар үлдөөс чиний сэтгэлээс урвлаа. Идүүгээ бэр чиний сэтгэл хасрах нэгүүлсгүүд нэгэн болголоо. Ламдаа нэгэн бишрэлт бүлгөө чи надад бэр нэгэн шүтэх орон буй. Чамд бэр нэгэн шүтэх орон буй. Бас надаас бус их ламын дүрт худалд үйлдэгч нэгэн болон алдав хэмээн аялгуулж зарлагл руу шид олсон ламын аддтын хүчин ихээ шулуун ягүүзэр мялын рэд хувилгаан онсны ятгал ихээ шалгадаг райчингийн өршөөнгийн өглөг их шилдэг гэрсийн гуйланчид өгөөс бус хүмүүнээс оллоо. Энэ идүүгээ чакра самбарын вангийн буйн болгогдох идүүгээ өөрийн хамаг жаргал бусдаас болмоо ийм хамагт туславаас өөрөө жаргахын шалтгаан эсрэг бүгдээр хор хөргөөс өөрт нүгэл
Түүгээр тус сэтгэлийг үүсгэж тэмдэгтээ я бурхны мандлын дэргэд иргдэг. Тийм нүгэл алдал бүхнээ намжлан тэгш санваар тангаргаан хатууд үлдээ. Хэмээн зарлигласан райчин түүний урд сэтгэлэн өчүүхэн гимшиж ламд үчин ядсан бөлхөө. Ламын тэр химээсэн зарлигийг сонсоод ихэд баясах самбаагаан төрүүлж лам хийгээд мандал ба нүхтийн дэргэд намжлахын тулд аялгуулангийн өргөв. Бие жаргалын талалд алсагч ба урилаач сэтгэлийн хойноос дагаж бачлагч муу сэтгэлийн хуурмаг үлсийг хураав бэлнээ эцэг ламын юугаан биед гимшид намжилмуу хилээр худлагүүлсэн хуурамчийн үнэн хэрэггүй амар олонтой өгүүлбээс тамийн шалтгаан хизээбэр махтарсыг ичүүргүй эдэлснээ хэтэрхий ламын зарилгаар арилган намжилмуу жаргалыг хүсэгч муу сэтгэлийн үндсэн жаргал химэн алдраар явагч ариун бус жир хийх ашиг хүслээр нүглийг хураасан нугуудаан жич эцэг лам юугаан сэтгэлд арилган намжилмуу муу балмад оронд төрөөд мандлын тогшин бүтээл тахилгыг таслаад магад олон жүтгэдэд үлдэгдсэний үүлээр маш гүн нарийн өвцийн хүчнийг алдав олон үйлийг нотлон сэтгснээр умартаж сайн самади ба бясалгалыг таслав осолтон тийм нүгэл нугуудаан онож бурхны мандалд гимшин намжилсваа сайхан орон дэвсгэрийн тэр суудалд сац өөр бусдын ялгал маш их болоо сэмээр эндээс илүү бүү болсгой хэмээн муу сэтгсэн минь сэрж түүнээ нөхөр хань ахтуудаа намжилсваа хэмээн өчвөөс ламбер маш баясч райчунаа зарлиглав мэрэгэн хүмүүний алдал нь хүнд болвоос хөнгөн хэмээх тэр чамд адлыг өгүүлсэн буй хэмээн зарлиглаад ван өгөх ба илт тохиол дэлгэрэнгүй өгөөд райва нугууд барьж чуулганы тахлыг ахуй ихэд бэлдээд авшиг өглөөгаа хамт цаггүй баясгалангийн дүр болгон зохиовоо гэтлэгч мэл райва зарлигларун энэ өдөр жаргалан болойн хэмээн баяссан зарим райванер өгүүлрэн хүмүүний ягүүзэр йогины бэрийн хамт сумв райчин өөрөө өдий чинээ намжлах хэрэг юун хэмээн өчвөөс амарлсан гэрэлт райва өгүүлрэн энэ райчин хий сэтгэлд эрхийг олсон төрөлхий төвөн нууц тагныг авсныг гэтлэгч лам нэгүүлсэн өцгөө хэрэг бөгөөтл райчин энэ мэт намжлах учир шалтгаан юун бөө хэмээн өчвөөс лам зарлигларун номын цаг чинээгээс мэдвээс бүттэд альжаас болох болов зай ном цагт чинээ хэрэгт буй хэмээн аялгуулжийн зарлигларун аяа зарилгын эцэст ачид марвын хөлт цогдмөө аль өөрийн үндсэн мөрд өөд болон айцэцэдлэн сойрхоо асар тэдший нар үндэсний чинийг мэдэж нэгүүлсэн байр ачид ном цаг чинээгүй бөгөөс ягүүзрийн солилцол буй юр энэ үгэнд цаг зангигүй бөгөөс өтөг хүмүүний солилцол буй ямар эдэг цаглал үгүй өгөөс хатан хүмүүний солилцол буй юун хэрэгтүүл цаггүй болвоос ард боолын солилцол буй ертөнцийн дайсан лугаа учрахын хэргийгс мэдвээс баатрын солилцол буй нөхөд лугаа учрахгүй хэргийгс мэдвээс тойн хүмүүний солилцол буй нөгөө зовлон болоход цаг үгүй болвоос тус өрөхийн солилцол буй үнэн бяцлахуд зүрхэн цаг үгүй болвоос даяанжийн солилцол буй үнэн нэгнээ тус нэгэнд үгүй болвоос хань нөхрийн солилцол буй хэр номлосныг олж үл барваас багшийн солилцол буй хэдий жиж солилцлын ёсыг номлоос сэтгэж хаа болох гэгэн оюут сайтар аваад цахигдах шав нар нугууд хэмээн тэдгээр үгийг зарлигларун тэндээс гэтлэгч лам урд ис номлосон өвдөс нугуудаан үлэлгүйе номлолоо тэр цагт зарим нэгэн шин райванер өгүүлрэн төрх өгөхийн язгуурт орсон дадал болов хэмээвээс түүнд лам райчин ба өчүүхэн үл баясан дурдтгалын үгээр аялгуулангийн зарлаглмуу эцэг ламд мөргмүү гэтлэгч мялын бид залбирмуу хизээбэр таны өгөхгүй дурдан адастглан сойрхоо гинт бид гуйлан жимгэн ихээс тэрвөөс хэлбэл үгүй өвхлийн эзэн шулмас харуул гаргаваа та ямагт залхаа юугаан бүх түл тийм энэ ертөнцийн дахин худалдаачны хурал буй тийм хурлаас тарахаас халтрах болоо зай тэр мэт ил бин би эвдрэхэд ойртов энэ илдэд адил хуурмаг бие маань ийм ер зовлонгийн ёсон олон болвой за идүүгээ гэнт хатуу өвчнөө хүртвээс бэр ийхүү ураг саднаа гээж одмуу за та хань нөхөр үгүй гагцаар яван одох адил хамаг энэ эд таваарт тачаах ёсыг санваас харил үгүй игээрүүлэхийн төдийхнөө харин эргэж төөрөн үйлдэлийг үйлдэхэд адил
юржиж бясалгах бүтээлийн үйлс боллоо. Ямар учрыг эс мэдвэс ялгалын төдийхөн ихэд хянан үйлдвэс маш амгалан юр энд чуулсан бүгд бас нэгэн сонс алдарсан очир райчин би өөрөө агнцтын орон додмоо ачлахын үйлс надаас болмоо аль сэтгэлийн юул хөгүй болвоос эрхүй ба одохыг би өсөцлээ ил намын чанарт дэтгэн батлваас ямагт намын бэлэгтэн химээхүй бэр юун хийх илт төрөх үгүй сэтгэлийн чанарт муу ёр талбагч шуламсаас хинээс жижиглэх магад хураас нэг язгуураас хоосон болов муу их би гээсэн эсгээсэнд юун ялгал маш өөрөө болсон бэлгийн язгуурт нэгэн их багс элбийн нэрээр барагдмуу юрийг бээр зүггүй жавхлангаар мандуулмуу ертөнцийн зовлонгуудын их амгалан болгомоо ямар төрлөгийг дотроос оруулвас тоцгорлогч үйлсийг би эсвэлээ тус нэгэн хэсэг туслыг ухаас тун орчлон нирван хоёрыг би эсвэлээ төлөгт нэгэн их шиг дүдсэн өчүүхэн хөвөөнийг хөвөн химээх нэрийг бүү хад гүн эдгээр ягүүцэр нугуудын мөрийг хүнд эцэг райва юугаа чихэнд тахил өргөсгөө хөвчин энд хурсан бүхэн үнийг сэтгэлтэй айлдан сойрох хэмээн залбирвас бас нэгэн райва өгүүлрэн чам адил райвад урд ис номлосон түүнд адил хэрэгт үүнд адил үгүй бөлгөө хойд номлосон түүнд адил төгс буй бөлгөө бидний энэ үндсэнд нэгэн чинээг мэдэж барих хэрэгтэй ажгүй чинээг гэс мэдвэс бүгдэд хөвгүүн ба олон нөхөд үйлсийн зовлон болгож суумо түгээр өөрөө нэгэн багш шав бид бүгдээр жаргал буй хэмээлт мө гэтлэгч их эгүүзэр мөн ёсны гутгаар зүйлийг аялгуулж ин зарлиглөө райчин ба эдүгэ чиний эцгийн орон дундад газар буй бүлгөө хэмээн зарлаглрун төдий лам райчин бэр гэтлэгч ламын аялгуулан зарлагын хариун бас ийм аялгуулан өргвэ төрөл үгүй хатуу тарныг өрөв тодгорлогч ордыг аварч оруулав тун нүцгнэр их давааг гэтлөв тус баясгалангийн бурхнаа эвээгдэж оров багшд дулдуудаж өвдсийг сонсов баясан дагинсыг дахиад нөхөр юугэн төшөв ба бүрний их охин дүү юугэн аварч оруулав элчийг бадруулж аглагт бядан явсгай элт бурхтын оронд эвээгдэж орсон буй ямагт олны намыг сонссноо чагнаж хураав ялгалт шүлгийг чуулганын аварч оруулав нууц олон өвцийн санг барив нэгээхэн бээр хоцорлоггүй оруулав хэмээн зарлаглаас багш шав бүгдээр баясаж тэндээс бээр гэтлэгч их мэлрава ламыг хаа одож хаа суваас хойноос нь дагаж дуршаасан өвдс нугуудаа цаг тутамд очиж бүрэн суухад ламын зарлаглруу райчин чиний эцгийн орон дундад газар буй хэмээн бас зарлаг болов багш шав бүгдээр ихнэр нугууд чуулагсад хүрдэн сайтар өчөөд зэргэлт суваас мэлраваын зарлаглруу бидний райва нар нугууд өөрийн оронд одохой нэгэн аялгуугаан аялгуул хэмээн зарлаглсан лам райчин аялгуулжийн өргөө 3 цагийн бурхан нүгүүдийн гүн нарийн сэтгэлийг ухсан 3 ертөнцийн хамаг амьтны сэтгэлийн 2 бэлэг чанарт худал үгүй үнэхээр тусд орчлон нирван 2 сэтгэж үгүйч ховийн төдийхөн ис ухсан амьтан нүгүүдийн тулын аялгуулсвай гэгэн хотол цагаан хатан додвоос гийгсэн надад 10 баясгалангийн зүйл болов хэдий өндөр уулсыг үзээд нэгэн баясгалан болов хэлбэрх үгүй намын биеийн утгыг онсон луга 2 огторгуйг үзээд баяссан луга 3 сэтгэлд дунд хязгаалалгүй утгыг онсон луга 4 онц завсрын гэгэнийг үзснээр 5 дугаар баясгалан болов онож сэтгэлийн чанарыг үндснээс хацал үгүй утгыг онсон луга 6 дугаар нарыг үзснээр 7 дугаар баясгаланд болов найлдсан шүхэр ширээ мандснаар харанхуйсыг гэгүүлсэн мэд насад үндсэн лам авцаар нэн илт тохиожгүй атал тод барихаас ангижран муухгаас тэрсэн 8 дугаар оноод мөн минэрснийг үзээд 9 дугаар баясгалан болов мөгрөг огторгуй үл хөдлөн бөгөөтөл мөн дээр болоод турх руу тарах муу чуулагсад 6 нөхцөлийг элдэв энэ орныг чанарт бэлгийн 10 дугаар утгасыг онов цайвар шаравтар өнгийг үзээд нэгэн баясгалан болов чанад худлыг төрвөл үгүй шалтгаалж оот цуврал үгүй үнийг мэдснээр огторгуугаар ниссэн шувуунд мөр хаан болох остлолгүй хаанаас орсон намын биеийн нэгэн утгасыг охов онц их далайг үзээд нэгэн баясгаланд болов далайн ерөөл гүний тул эцэс тунд үгүй далд бус булангар үгүй адил түүнчлэн намын чанар далай мэт тэгш илт их гүний утгыг онов
давалгааг үзээд нэгэн баясгалант болов. Дахь зөв бүр сацарваас мөн гүнхүү усанд тэнд цаглбаас мөнхүү уснаа агсан мэт тэмдэгтээ сэтгэлд орсон хаалгыг төрөх төдрөх хоёргүй донвоо. Тэндээс игүүцэрсэн ирэхэд тасархай үзэрт буй химэн үл талхын нэгэн аймаг хийд бөлгөө. Лам тэр хийдэд отоход шавнар хэдий ч нэ ламыг хорж чвөөс лам эс болж тэр хийдийн чуулах харшийн хаалганд хүрсэнд түүнийг үзээд хамаг бүгдээр хурж ирээд олонтоо асгсан сорив хийгээд өвдөх юугаан батад агч таны бие болгосонд бас мэлравэг чи улсын гэдээг хуурж идэлгүй идүүгээ маний энт суу химэн гагцаарыг сүмдээ оруулан хаалгыгаан онцлон оцонд төдий игүүзэрсэн эрэхт гадна гаран ил суухуя бас үзээд сүмдээ аван баганд хүлэн төмөр тушаагаар тушин тавьж сүмээс гаран одох луга бас игүүзэрсэн эрэхт гадна гаран суувас тэд хүлэгчин үзээд ирж өчрөн чи энэ суух дургүй бөгөөс энэ хүрээнээс гадна гарагдах хэмээн олонтон асгиж гадагшаан үлдэхүйе. Игүүзэрсэн эрэхтээс болж мөн сүм дотор ороод хөдлөл үгүй суусанд тэд асагчин бас сүм дотор орж гадна гарын химээлтэн хөдлөн явдах уйда батад агч их тойнон мэдээд олон хувиргуудыг илгээснэ. Тэнд иж игүүзэрсэн эрэхтийг бүгдээс хөдөлгөөн ядаад бас дээслэн зарим нь урагш татахуя. Бус зарим нь хойноос түлхэвч ургамал их чулуун мэт эс хөдөлснөө тэр бүгдээр хүч хүрэн ядан сууж гайхалдаж бүгдээр бас өчрөн. Аяа хэрэгсэн игүүзэр бүүчи идүүгээ гаргадах чимээ лүгэ зарим нь бас өгүүлрэн чи дотор оруулах унаа гадна гарна гадагш үлдэхүүнээ дотор орно идүүгээ хөдөлгөжүүл болох ийм жиг юунаа болов хэмээснэ игүүзэрсэн эрэхт тэднээ зарлаглруу. Би тасархай үзэлт мөний тул эрүүлэн алавч тасархай элдвлэн асгавч тасархай үнэн дотор оруулавч тасархай үлдэн гадагш гаргавч тасархай ер эргэл нөхцөл хоёрын баримтлах их тасархай төгссөний тул эгүүтэх үе үл болох ийм болов хэмээн зарилгэлсэн тэндээс нэгэн сайн өгүүлрэн чи үнэн шидэг олсон эгүүзэр ажгуу урьдс мэдэж буруу үлдсэн гэмээн бид намжиллаа идүүгээ явагдах хэмээн өгүүлснэ эгүүзэрсэн эрэхт бас зарилгэлрэн та намайг шидэт хэмээх ажгуу би тийм шидэг олсонгүй бүлгөө ер шидтэн хаана ах уу хийгээд юун үлдэхийг мэдэхгүй бөгөөтл та өөрийн омгоор бусдыг доромжлон буруу үзэлт болгон бүүлдэхтэн ер 10 нүглөөс буруу үзэлт хэмээсэн их биш үү би хэмээн баримтлах хамаг сэтгэл болох бөгөөс эргэлийн гууд унах шалтгаан биш үү хэмээн зарилгэлсэн тэд бас өгүүлрэн аяа чи тэмцэл үгүй шидтэн ажгуу идүүгээ дотн гадна явуулж бөгөөдлүүл болох шалтгаан чинь юун буй хэмээснэ эгүүзэрсэн эрэхт аялгуулсан зарлиг боллоо. Зуурдад ахуй сэтгэлийн агаар молор өндөг залхаа бүгдэд төөдөх үгүй торхоос хагцлаа засан чадах үгүй барин үлдэх хэс боллоо заяат суунагалсан одон боллоо эс биширсэн та бүгдийн сэтгэлийг урвуулахын тулд эрдэмт мэлрава хэмээн алдаршсан би элдэв явдлыг үзүүлснэ бас юун үлдэх идүүгээ буруу атгагаа магад арилгах буузаа хоёр шүдгийг аялгуулан зарилгалсан тэндээс нэг хідэн бас өгүүлрэн аяа эгүүзэр тэр чинь их гайхамшиг буюу идүүгээ бас элдэв явдлыг юунан үлдэх хэмээснэ эгүүзэрсэн эрэхт бас зарилгалрэн ер элдэв явдлын учиртай үлдэх биш үү хэмээгээд бас мартавч хэмээгээд идүүгээ шүлгийг номлоров. Сац бүхвээ химэн ухах цагт садан ураг химэн баримтлахгүй умартан одлоо. Саадуулагч тэднийг умартваас бээр цацлал үгүй оюун бэлэг ухахгүй цагт барин баримтлах тэр бодисыг умартлан одлоо. Амгалан жавхлан түүнийг умартваас бээр асар дурдах сэрхүй үгүй цагт альва ир амсахгүй умартан одлоо. Хотл нэмэн бууруулагч түүнийг умартваас бээр гурван бие өөсөн ухахгүй цагт хоцорч бурхныг үүсэхгүй зэргийг умартлаа одлоо. Хурднаас итгэх тэр ном мартваас бээр өөрийн орныг ухахгүй цагт онц хичээн бүтээхгүй үйлсийг умартан одлоо. Оюун дах янгуух тэр номыг ууртваас бээр үлэмж яруу үндсэн овдис бясалгаснаар төсөөлөн номлосон номуудыг умартан одлоо. Торгоол томгийн тэр омгийг умартваас бээр тун үзэгдэхүүн сансрыг бичих тухсан цагт
Тогтоосон хар бичгүүдийг умартан одлоо. Тийм хар бичгүүдийг умартваас бээр тийм химэн номлоос бас зарим нь өчрөн. Бурхны утгийг оллоо янар сэжиг алжаас болохын тулд сурсан номыг умартваас үл болох. Хариу эдгээрийг шүлгийг номлорун. Өөдөггүй эндүүрсэн сэтгэл буюу химэн нүүр таньж үлэмж хэдийхэн нэгэнгүн утга олсон цагт үргэлж бээр хизээ шамдан хичээх бээр юм урваш үгүй утга чанараар баясмуу за. Ахуй ёсны нэгэн утга ухсан цагт ахуй гээх үед намдүл болмоо алжаас харанхуйг арилгаснаар сэтгэл баясмуу аяа төртгэл үгүй нэгэн утгыг ухсан цагт сэтгэлд эгээрл сэхээрл яахан болмоо самуу эндүүрснийг арилгаснаар сэтгэл амгалан сааруулагч 3 ертөнцийн муухгаар хүрээлүүлсэн сацлал үгүй шидэт ламын увдсаар хүсэг жаргаланг бахархах их үгүй чимэг буй. Хөөмөл мэрэгдийн төсөө дүгсийг сураад хөвчин хамаг үзэл сэтгэлийн ном буй. Хүнд нисвансыг хариулахад тус өчүүхэн буй. Омгийг маш сайтар твж их багш нараа. Үнэн мэдэгдэхүүн хийгээд эндүүрсэн хоёр уухгүй цагтаа нэгэн чанарт буй. Орчлонгис твцсэн нөхцсөн бишрэлт та. Тэмдэгтэйе үзэгдэхүүний заслуугүй өөрийн оронд байгуулаа. Тэдний хязгаарыг огторгуй мэт сэтгээ дээд бурхан хэлний дохио буй. Тийм химэн зарлаглаас хамаг хуврагууд бээр биширч нүгэлт буруу алжаас химээсэн нүглэн намжлан бүгдээр сайн сэтгэлтэн боллоо. Тэд хуврагуудаас сайн заяат лего чаруу нэрт тойн үлэмж биширч яг үзэрсэн эрхтийг дагаж шав болсонд түүнэн авшиг хийгээд өвдөс сойрхон сэтгүүлснээ бүтээлт нэгэн сайн шав боллоо. Тэндээс ягөөзэрсийн эргч шавнраан дагуулан бэрэн орны даваан дээр хариул нэрт хийдэд ирээд ариун эзэн райчин хийгээд муу хоргийн бодхий ранзаа тэргүүлэн сэтгэлийн хөвгүүнээ сонсохын үндсэн авшиг сойрхон хумхийн авшиг өгөхдөө ягөөзэрсийн эргт зарлаглруу. Идүүгээ мэлрайва би өвгөн боллоо. Хумхчи өөрөө шавнарын тэргүүнээ одогдох хэмээн зарлаглсанд тэр хумхгийн дөөрөн явж зэрэглэн суусан шавнарын тэргүүнэн ирсэн цагт огторгуугаас илдэв сайхан дуун гаран урдис үнсдсэн сайн үнрийг үнстэн тэнгэрийн цэцгийн хур тэргүүтэн гайхамшигт сайн бэлгэс илт болсонд тэд бүгд шавнар хумхийн авшгийг илт аваад илдэв бэлгэсийг бүгдээр их гайхамшиг болох хуя ягөөзэрсийн эрхт аялгуулан ин зарлаглруу. Асар сонсохын үндсний хэрэггүй мандалд алгасан тачаахгүй тахлыг бэлдээд үнэн бурхны юр мэдэх нүүр тохиолдуулахгүй ариун аршаанд эрдэн хумхийн их авшиг буйзаа мандлын бурхан үлэмж тансаг тахлыг маш илдэв сайхан дууг дуурсган мандуулах эрдэн хумхөөрөн авшиг өгөхүүе магад юр мэдхээр гайхамшиг болсон сайн магтагдах зарилгийн үндстэн ламын өршөөл буйзаа. Ягөөзэрсийн эрхт аялгуулан зарлаглаад бүгд шавнар үнийг туртугнаа нуугдах химэн зарлаглсанд тэнд райчин очир ёгиныгийн хөсөг агснаа айдстад оршуулн сойрох муу химэн өтснөө ягөөзэрсийн эрхт тэр хөргөн хутаг оршуулгуя. Хөгшөрсөндөө би дэлгэрэнгүй хүлэгнийг мэдхүгүй болов. Үнэн тангаргийн хөрөг бурхнаа юр мэдэх бүгд бурхад батад суугдах. Баясгаланд хормын цэцгийг авахтун химээгээд тэр хөргөөн цэцэг затсанд мөн тэр хөрөг тийм олонтой хөдлөхүүе. Огторгуугаас солонго гэрлэр бие зарлаг сэтгэлийн олон бурхад ирж хөрөгт шингэхлэвэ. Тэнгэрсийн цэцгийн хур сайтар ороод хөрөгдөх бурхны тэргүүнээ тэтэн мэт болж бие цэцгийн хур татсанд түүнийг бүгд шавнар үзээд маш гайхахуя. Ягөөзэрсийн эрхт бас аялгуулан ин зарлаглруу. Үнэн тангаргийн очир ёгиний хөрөгт үлэмж юр мэдэх намын биетэн бурхад чуулан үзэгслэн гэрлэр бие зарлаг сэтгэлэн залран үзхүүе хөргөөн шингээд нүүр тохиолдуулах хутаг оршивзаа. Тэр цагт мэлрайва хөтөлсөндөө эс боссон бөгөөтөл юр тэгш юр мэдэх дагнас чуулан бүгдээр тэмдэгтэйэн ялгуусан намын биеийн үлэмж орноос тэнсэл үгүй өнгө цэцгүүдийг залан оруулсанд ядан бурхны дэлгэсэн хөргөөн илт шингвэ. Ялгуусан бурхан сайтар хутаг оршив химээсний тул ямагт гайхамшиг тэтэн болгон чимэв. Бас мөн ядан бурхны бие тодорхой шингээснийг үзээд
Баясалсан түүний гайхамшгийг их гайхамшиг болгов. Баршгүй сайн бэлгэсэн гişиг бүгдэд тогтох буйзаа батад хутаг оршуулан эдгээрийг аялгуулан зарлаглсанд райчин эхлэн бүгд шавнар яг үзэрсэн эрхтэйг очир ёгины луга ялгал үгүй буюу хэмээн баясалцлаа. Тэр цагт яг үзэрсэн эрхт бас райчнаа ийн зарлагл руу аяа хөвгүн чийдүгэ дундад газрын амтныг туслах цагч нь болвоо хэмээн олонтоо зарлиг боллоо. Тэр цагт яг үзэрсэн эрхт шавнар бүгдээрэн өглөгийн эзэд чуулганы хормыг сайтар өргөн суухуя яг үзэрсэн эрхт бүгд шавнараа зарлагл руу идүгэ тус буруугсан ёсоо нэжгээд дуулагтун химээсэн төдий райчин зарлагын харуын нэгшгийг дуулан ийн өчлөө. 3 цагийн хамаг бурхтын гүн сэтгэл 3 цагийн хамаг амтны сэтгэлийн агаар 2 гуа эргэл нөхцөл хоёрын үнэн сэтгэх үгүй бөгөөтөл гутамшиг амтныг үл мэдхийн тул идүүгээ дуулсгай бүгдэд үзэгдэх хаданд хүрснэ. Бүтэн 10 баяр над боллоо. Бүтээх хуулийг үзснээр 1-р баяр боллоо. Урал үгүй үнэн номыг бие духсанд улам огторгойг үзснээр 2-р баяр боллоо. Хязгаар дунд үгүй үнэн сэтгэлийг ухсанд хичээн үзэгдэх завсрыг үзснээр 3-р баяр боллоо. Үндснээс хагтсан үнэн сэтгэлийн агаарыг ухсанд үлэмж гэрэлт нарыг үзснээр 4-р баяр боллоо. Төмөн шүхэртэн гарснаар харанхуй арилсан мэт төрвөлөгүй үндсэн ламын увдсаар төргнээ нүүр танин илт баримтлахгүй хагцаж түйдэх муухайг харанхуйг арилгах үннийг ухсанд төдлөгүй буданг үзснээр 5-р баяр боллоо. Авирд нэгээхэн бээр хөдлөх үгүй окторгууя. Асар үлэн боловч удлгүй ярилмуу. Ахуй 6 чуулганаа үзэгдэх шалтгаан түнчлэн ариун ер мэдэх болон үннийг ухсанд анжиран хөдлөх салхийг үзснээр 6-р баяр боллоо. Саадлгүй бүгдэд хүрэх хийн шалтгааныг самуу цоврал үгүй дүгэ мэдхүй бээр цацагторгууя нисэх шувууны мөрөгүй сайн муу үзэгдэх хүнийг үнэн номын бие болгон ухсанд сайтар унтлах далайг үзснээр 5-р баяр боллоо. Тэр далай хязгаар дунд үгүй гүн болоод тэгш булангар үгүй цөглөн тунсан мэт түнчлэн номын агаар үлэмж далай буюу тэмдэгтэй их гэгэн гүн үннийг ухсанд төдий давлгаа долгионыг үзснээр 8-р баяр боллоо. Элбгээр зөв бүр урсавч мөн ёсны агаар ийн тийм хөдлөн тогтовч усны ёсон буюу игнэгт сэтгэлд илүү үзэгдэх хүнийг түнчлэн мэдэж ил төрдөх хоёрыг ялгал үгүй ухсанд эрхэн зан мөрнийг үзснээр 9-р баяр боллоо. Өргөлж тасрал үгүй урсах мэт үлэм жогоод усан энэ даян үнэн номын бие гадан дотн нэлт гэлээ үзэгслэн 3 биеийг хагцуулал үгүй үнэн ухсанд үнэн алтан дэлхийг үзснээр 10-р баяр боллоо. Тижээд хичээл үгүй өвс модод тариан дэлгэрлээ. Тэгш жавхлнаа бүтсэн мэдэх үйлс түнчлэн боллоо. Тэмдэгтэй огоо татгахгүй номын агаарын мөрөөр төгс хичээл үгүй амтныг туслахгүй ухлаа. Түүгээр 10-р баяр нэрт дууг тэнсэл үгүй ламдаан дахил болгон өргөлөө. Эдгээрийг их шиглэндээс үтснэ яг үзэрдийн эрхт маш баясгалууга тэндээс чувар орноо ирсэн цагт тэнд райчнаа зарлагл руу урд нянангийн гүзэн хонглоон ахуйд нэгнэн үндэслэх чандман сонсгын үндсэн увдс зарлагын тамга бүгдийг дуустал намалсан бөгөөтөл идүүгээр райчин бас тэг өдөрснээ хичээн боловсрогдох хэмээн зарлаглаад бас сонсгын үндсэн хийгээд үнэмлэх үндсэн намлах үндсэн эднийг хоцроол үгүй намлаж сойрхон хамаг номыг огоод бүртгэн зохиосонд тэндийг үзэрсэн эрхтийн зарлагыг райчин хичээн бүтээж хүндлэх лүгэ лэгсээ бун 108 чуулганы хормыг үзэрсэн эрхт райчин 2-оо хүндлэн өргөснөө. Тэр шүн райчин ийн зүудлээ. Нэгэн нохоо дунгас ачин хоосон гол руу хөтлөн явж бичин их дуугаар бархиран уншсаар нэгэн их даваана хөрхүүе. 88 хүмүүн чанагш даваа хүртэл үдэн өмнөөс бас 8 хүн ухтахыг зүүдлээд райчин эрт боссон зүүдэлснээ үзэрсэн эрхтэд өчхөөр оцсонд өчхийн үрдлам. Энэ шүн би муу зүүдлвэ чи зүүдлгүй хэмээн асуусанд райчин зүүдэлснээ бүрэн үтсэнд яг үзэрсэн эрхт зарлаглруу. Зүүдээ сайн мөг чи мэдэх үгүй буйзаа. Ил би мэдсэн би тайлсгай хэмээгээд бас аялгуулан ийн зарлагл руу. Нохоо зүүдэлсэн чинь сайн нөхөд төгсөх бэлэг оглор унгасыг атсан чинь сэтгэл номхдох буйзаа. Юр бичиг бичсэн чинь тэмцэх номд мэрэгэн болох. Их дуугаар уншсан чинь ухаанаа дуулах бэлэг. Янагш чанагш 88 хүн өдөн өгцөн нь
Илт 88 наслахуяа тэнд мэдэгдэх буй. Үүнийг аялгуулан зарлиг болсон нөгөөд райчин бас нэгэн шүн зүүдэл рүү нүцгнээр яван биеэн угааж шувуун болон нисч модон дээр суун тэнд тал үзэн зүүдлээд урд ёсоор ягүүзэрсийн эрэгтэйн үтснөө. Бас аялгуулан ийн зарлигл руу нүцгэн явсан чинь 8 номыг твтсэн бэлэг. Нэг дугаасан чинь хэрэггүй үтсийг сэтгсэн буйзаа. Шувуу болсон чинь насрах нэг үүсгүй төгсөх. Шулуун ниссэн чинь 2 чуулганыг хураасан буйзаа. Өндөр модноос суусан чинь ариун сэтгэлийн үндсэн. Өнгөт тал үзүүлсэн давинс дохио үзүүлэх буй. Үүнийг аялгуулан зарлигласан нөгөөд райчин бас нэгэн шүн зүүдэл рүү нэгэн илжгийг буруу хандан унаж хар өмрөг дээл өмссөн зүүдлээд ягүүзэрсийн эрэгттэй урд ёсоор үтснөө. Ягүүзэрсийн эрэгт аялгуулан ийн зарлигл руу илжгийг унссан чинь их хүлгэнтний бэлэг. Ил буруу хандсан чинь эргэлийг твтсэн буйзаа. Өрмөг өмссөн чинь бүгдэн хүсэгдэх орон болоод үтэр гаслангаас нөхчин өмнөөс угтуулах буйзаа. Үүнийг аялгуулан зарлиг болсон нөгөөд райчин бас нэгэн шүн зүүдэл рүү чандман эрднийг тэргүүн дээрээ тавин хэрэггүй бүсийг дээлчлэн өмсч зэвгүй толийг үзэн баруун даан очир зүүндэн идээ дүүрэн гавал барьж бадам дэвсгүрэн очир завллаар суун. Хойно юугаан гэрэл тунсныг үзээд биеэс гал бадран шатаж өмнөөн булаг дэвэрснийг үзэн зүрхэндээ наран саран тогтсон мэт болоод зүүн зүгтээ олон эрс эмсийг суухгүй үзэн баруун зүгтээ нэгэн хураг хийгээд үнээг хариулан явах уяа. Тэр хурагнаасаа олон болсныг зүүдлээд ягүүзэрсийн эрэгттэй урд ёсоор өчснөө. Тэр зүүд чинь ийм буй химээгээд аялгуулан ийм зарлиг боллоо. Чандман эрднийг тэргүүндээ тавьсан чинь чадагч лам юугаан оройтоо сэтгсэн буйзаа. Хэрэггүй цагаан бүс өмссөн чинь хязгаарлал үгүй эрдэн зарилгийн үндсэн буйзаа. Асар зэвгүй толийг үдсэн чинь ариун сонсохын үнсээр нүүр таньсан буйзаа. Баруун гартаа очир барьсан чинь баршгүй атгагийг огоод дарсан буйзаа. Ёр зүүн гартаа дүүрэн гавал барьсан чинь их амгалан хоосныг мандуулан сэтгсэн буйзаа. Үзэгсэлэнд бадныг дэвсгэр болгосон чинь үргэлж муу гимис халтсан буйзаа. Эвдэршгүй очрын завллаар суусан чинь эрхэн гагт сэтгэлээр дианыг тогтоосон буйзаа. Хойно юугаан гигэн гэрэл туналахгүй үдсэн чинь хоцрол үгүй үнэн ухааныг бүтээсэн буйзаа. Өмнө булаг дэвэрхүй үдсэн чинь эрхэн 7 бэлгийг сэтгсэн буйзаа. Биесийн галыг бадруулсан чинь бэлэгтэйе элчсийг галыг шатаасан бэлэг буйзаа. Зүрхэндээ наран саран тогтхыг үдсэн чинь жавхланд гигэн гэрлийн агаар болсон буйзаа. Зүүн зүгтээ олон эрс эмс суухыг үдсэн чинь зэргээр баатар хийгээд баатчин дохио үзүүлсэн буйзаа. Баруун зүгтээ нэгэн хураг үнэгийн хариулсан чинь батад өөрийн шавдар нөхдөө мандуулах буйзаа. Нэгэн хурагнаас олон үржихүй зүүдэлсэн чинь нягт сонсохын үндсэн үлэм жовцыг дэлгэрүүлэх буйзаа. Зүүдийг тайлан эдгээрийг аялгуулан зарлаглаад тийм сайн зүүд болсны тул идүгэ чимээний дэргэд суулгүй дундад газраан одогдох. Ёр өөр хийгээд бусдыг их туслах цаг нь хүрвэ химээгээд сургаал нэрт дуугийн зарлагллаа. Ирх райчин хөвөөмэн идүгээ сонсоо. Эргэл нөхцөл хоёр үйлсийн шалтгаанаас боллоо. Эрдэн лам юугаан түшин чадхуунаа ил хичээлүгүй ирэхээр үнэн өвдөс болмоо за. Амармаг райчин хөвөөмэн бас сонсоо. Альва орноо тачаах сэтгэлэн төвчээд аглаг уулдыг хийд болгон суухуунаа асар хичээлүгүй ирэхээр илт шид олмой за. Мантрайчин хөвөөмэн сонсоо. Муу улсын үндсэн эд малыг төвчээд магад тачаах үгүй үнэн намыг үйлдэн чадхуунаа маш их амгалан мөр ирэхээр болмоо за. Янаг райчин хөвөөмэн бас сонсоо. Илт эргэлийг аривтгах охин хөвгөөний хурцлыг таслаад ямагт өөрөө ганцаараа суун чадхуунаа ялгуу хөстийн ариун орноо ирэхээр хүрмөөзээ. Хайрт райчин хөвгөөмэн бас сонсоо. Хамаг богдсын үнэн намыг дэлгэрсэн бөгөөтөл хавьяагүй олныг ном болгон хольсныг мэдхүүнэ. Хатуужах сайн ёсыг ирэхээр ухмуу за. Дотн райчин хөвгөөмэн бас сонсоо. Тоомгоор лам багш болгож олон болох домогт хүслээр аргалан өгүүлэгчийг мэдхүүнэ. Даруун сайн үндсийн ирэхээр сонгомоо за. Сайхан райчин хөвгөөмэн бас сонсоо. Сайн үнэн сэтгэлээр богдсын намыг сайтар үлдэж
Самуг Нисванисыг даран муу үгсийг ягуутх хүнээ. Сацлал үгүй үнэн жаргал ирэхээр болмоо за. Шилтрайчин хөвгүү минь бас сонсоо. Шалгадаг бурхан болох ач үрийг хүсэх бөгөөс шившигт эрэглийн амар жаргалыг санах үгүй ээ. Шулуун сэтгэлээр бүтээлийн үндсийг түшгүүнэ. Сайн буй за. Эдгээр сургаалыг аялгуулан зарлиг болсноо нөгөөд бас райчнаа ийн зарлигл руу аяа хөвгүүн чи урдсуу гэвчүүл болон явах бөлхөө идүүгээ үнэн явах цаг чинь болвоо хэмээгээд бас сургаал нэрт дууг их шиглэн ийн зарлиг боллоо. Өчүүхнээс хайрлан өсгсөн райчин хөвгүүн минь чи үнэн өөртөө тусд хамаг эрдмүүдийг хоцрорлоггүй дуусваас үргэлж бусдыг туслан уйлдах цагт хүрлээ. Илүү туслах чинь төвдийн орон дох амтэн бүлгөө суух орон чинь дундад газар хийгээд сац мон хоёрын завсраа бүлгөө сайн өрөөлөөр учирсан төгс заяатна сацлал үгүй номын хүрдийг номлосоор одогдох хиш үгүй олон амтэн учрах бөгөөс хизээбэр золгох өрөөлөөр тусалсаар одогдох хилээгүй амтныг төрөл үгүй нүүрлүгэн тохиолдуулан хэрэглэн хурааж баримтлагчны татгарыг арилгагдах игнэгт залхуу сэтгэлтнийг номд оруулан эрхэн төгс хувтныг үнэн мөр дүдэртэж эрдэнэ шашны бүтээлд үндсийг дэлгэрүүлэн одогдох эдгээр сургаалыг аялгуулан зарлигласанд тэнд райчин идүүгээ увдснаас үлсэн үгүй буюу хэмээн үтснөө ягуузэрсийн эрхт зарлигл руу нэгэн үлэмж гүн өвдөс буй бөлгөө түүнээ явах цагт чинь үзүүлсүгэ юр эцэг марвламын гэгэний өчөж авсан хамаг өвдсийг үлдэл үгүй чамд өглөө түүнээс өрөвдсөгүй бөгөөс би чамд югаан хайрлах хэмээн хамаалцсанд төдий райчин өвдсийн тул баяссан бөгөөтөл эцэг ламаасан хагцгүй санаж их зовнин эзлэл үгүй уйлан олонтоо мөргөн өчрүүн асрагч эрдэн лам зөвшөөн сойрхоо аяа идүгээ лам хэдэн жилдээ амгалан суух ачид ламын үндсийг хэн барих ахуй энэ шавнараас ихнэр алдарших хэдий ч нэ болох үзүүлэгч лам эрдэн юугаан би өчүүхнээс дагаж үүр хүндлээ идүгээ надад ямар бэлгэс болох хэмээн үтснөө ягуузэрсийн эрхт зарлигл руу Тимийг сансан бөгөөс райчин хөвүүн сонсоо халуун зүгийн хаддах марвлам минь дэрэгдээсээ намайг газартаан ирэх цагт тэнд шавнар учран дагсан буй бөгөөтөл тэндээс үлэм жүнцээ надад хатангатглаа. Тэр эцэг лам югаан өвдсий гавьяагүй үл болгон аглаг уулдад хатуужин өдий чиний өтөлтөл бүтээн сууж төгссөн олон шавнарыг хэд боловсон танилах өвдсаар мандуулан эрхэн сайн шавнарыг бурхны орноон зохион дундаж шавнарыг ариун бодисны орноо зохион доорд шавнарыг нууц таринсын мөрдөлт болгон эдгээр сайн хишиг төгссөн шавнарын зэргээр үлдгвэ. Ер ном учрал хийгээд үйлсийн учрлыг олгосод 5700 гарan эдгээр хишиг төгссөн сайн шавнар бүлгөө энэ иргэлийн эцэс болох уяа янар эдгээр шавнар олон 16 төрлөөс хойногш энэ заяаны үйлсийг огоод төвчих бүлгөө богд нароо меда 2 дуун төвдчлөгч марв гурвуулын удирдуулан үзүүлсэн дундад газрын багш отож аяга тэхэмлэг бүлгөө түүний үндсэн би хатангатглаа. Бас чамаа гэхлэн бус шавнарын таринсыг удирдуулан үзүүлсэн ёсоор урд танд номлосон тэр буйзаа идүүгээ чи тэргүүлэн энэ биеийн төвчлгүйе Окторгуя агнистийн орноон одогчин олон бүлгөө надлууга чи өчүүхнээсээ учирч ямарваа зарилгийг минь бүтээн номын төрөөр явж би хэлээр хүндлэн уйлдаад их хичээлээр хатуудаж үнэн бүтээлэн чадан хизээбэр намайг баясган үйлдсэний тул ямарваа их үйлс чинь бүтэх буйзаа түүгээр үүнээс хойш үнэн туслахуя хамаг сансан чинь саарл үгүй бүтээд окторгуйлууга үйлс чинь сацуу болон иргэлийн хамаг амтанг эрүүд тамаас гарган чадах буйзаа тэр цагт чамд лог хэмээх хийгээд бүргэдийн үүр нэрт 2 шав тэргүүлэн үндсийг магад барин чадах шавнар олон болох буй үлэмж чамд мань эрднийн энэ сонсох үндсэн эзлэх шав ариун эзэн дэлв адис тэтэлсэн нэгэн хувилгааныг дагнаас удирдуулсан үзүүлэн элт учруулах буй
Түүнээ чандман сонсохын үндсэн зарилгын тамга өгдөх, хэрвээ хишиггүй бус хүмүүнээ өгөх бөгөөс дагинсын засаг болоод миний зүрхийг хагарсан мэт болох, тиймийн тул үнэн тангаргаан хичээгдэх, аяа хөвгүүн чи бүгд өвдсаа нэгэн шавд өгөх бэрх, зарлиг хүртсэн 10-50 шавнараа хуваан өгөгдөх, өвдөс чинь өчүүхэн боловч олон амьтныг туслахын тулд савд өгсөн бишрэлтнээ сайтар өгөх үнэ, ер номын үндсэн чин маш дэлгэрэх бүлгөө. Бүтээн орон чинь эндээс угтал зүгт гал бадарсан чандман мэт, уулын үзүүр нь чиний энэ малгай мэт буй. Ада кавади луга ялгал үгүй бүлгөө. Түүнээ чи олон төгс гიშгтнийг болгосон мөрд зохион үнэн бүтээлийн ялгуусан чимгийг хатгагдах, бас өөр ярлаа шамбуу химээх уулын эзэн увш сэтгэлд шамбуугийн суух агуй, тэр нууц таринсын 1100 бурхны судан түүнийг адилдах хунаа, цагаан болор сувраг мэт буй. Мөн түүний хүйтэн зүгт миний цогт хүрдэн санварын судан, тэр гавл хөмөрсөн мэт бүтээлийн агуй бүлгөө. Түүнээ бүтээлийн ялгуусан чимгийг хатах хууна, тэнд чи хамаг тэгүүдэрлэн таслах буй. Бас урд өдөрдүүлсэн үзүүлсэн ёсоор үржний орон лугаан ялгалгүй, очир гахаачны судан төвд мон хоёрын завсраа бүлгөө. Түүнээ бүтээлийн хичээн үлдээ өдөрдүүлсэн үзүүлсэн шавнарыг боловсруулагдах, тэндээс ашуубраг химээх газрын эзэн гэгээн богд овшин суух агуйн, мөн түүний хүйтэн зүгийн хажууд залуу очрын суусан судан, түүний наран саран хавсарсан мэт хонгил химээх бүлгөө. Тэр хонглоон чи бүтээн үл түүнээ чамд нийт бус үлэм жухаан болоод, тэнд бурхан лугаа их золгогдон, тэр цагт өвгөн надлугаан чи ялгал үгүй болох буй за. Тэр агуугаас бас туслах амьтан чинь 20 дөөн сонсдох газрын цаана бас цогт хүртэн санварын судан их амгалангийн нууц хонгол химээх бүлгөө. Тэнд амьтныг туслан дуусгуя чи ахгүй их номын хүрдийг номлон хангагдах, идүүгээ өгөн надлугаан үүр ханилахуй бүх сан, тийм санахын шалтгааныг тоолгунаа олон бүлгөө. Тийм бөгөөтл би мах бодийн эрхийг олсны тул өвдөх эмэнэх болгунаа чи надад тус болох үгүй буй за. Юровцаан атгаан таслаа би, идүүгээ сүнсээ минь чи тус болохгүй. Би нөхчөвч хүмүүний орноо хүрээ тавихгүй, тиймийн тул хүрийг минь чи хадгалахгүй биш үү. Би өөрөө бат ухааныг олсны тул хинбэр намайг удирдан өдөхгүй, хөр шарлыг минь агнстын орноо окторгуйдах дагнас залан удахуя. Энэ хүмүүний орноо булаалдан авахгүй, ер хүмүүний сэтгэлийн эрхээр зөөл бүр үзэгдэх буй за. Тэр цагт надад зуурдын үйлсүүл болохоо, идүүгээ тиймийг мэдхүнэ чи надаас хагцахтаан бүү зов химээгээд бас аялгуулан ийн зарлиг боллоо. Тэнсэл үгүй үнэн дээд хүлэгний тэмдэгтэй бэлгийн өршөөл төгссөн цагтаан тэгш 3 орны хамаг амьтныг тэжээд галын гууд унсан мэт саналаа. Түгээр мах бодын сайн мууг аяллаа. Эцэг эгүүзэр би цэцэг биеэн дэлгэрсэн цагтаан элдэв учирсан амьтныг сайн мөрд удирдлаа. Ил өөрөө огоот ариун ин би элбэг уснаан үзэгдэх хөрөг мэт боллоо. Игнэгт төрлөгүй үнэн гүн боллоо. Үлгэрийн төдийхөн сонссон үндсэн болгож үлэмж сэтгэлдээ тогтоосон энэ өвдөс үзхүйе уснаа давс шингэсэн мэт боллоо. Үнэн ер мэдхийг сэтгэлдээ ухлаа. Магадүйгээр би сэтгэлийн хүлээсийг алдруулан муу сэжгийг элт тасалсан энэ ухаан маш тэгш дагах зүүднээс сэрсэн мэт боллоо. Мандуулах мэдэх ёсноо үннээр хүрлээ. Орон хийгээд ирэхтэн өхөр атуу мэд дархаан огоот үнэн баримтлан дочаахан сэтгэл онц хоёрчлах үгүй усны хөөс мэт боллоо. Ох ариун үзлийн үнэн эцэст хүрлээ. Асар үнэмлэн бүтхүүгүй юр мэдхийг олсон авир дөөрөн болох жавхланд энэ бүтээл аяа үүлэн үгүй окторгуй мэт боллоо. Альва үйлс үгүй агаараа тогтлоо. Үзэгдэх хоосон юр мэдэх 3 гэгэн үнэн ахуй ёсыг ухсан энэ юр мэдэх үлэмж арчмал мөнгөн талд мэт боллоо. Үргэлж авах гээх үгүй явдал боллоо. Хизээбээр аргадах хэрэглэн тогтол үгүйе. Хитрхи 3 бэлгээр тонилсон энэ хэрэглэх 3 хүчин төгссөн арслан мэт боллоо. Хилээгөө бүгдийн түшиг сэтгэлийн ном биеэн шинглээ. Самуу үйлсийн хөрөнгө үнцийг ёроолоос тасалсан сац төрөх орны
үндгийг хурцлаар дурлан авахын би саарал үгүй үндгийг гიშгсэн мэт боллоо. Сайн эрдэм магад дуулснаар зуурдад ямагт гүн нарийн сонсохын үндсээр завсрыг хамтдах ялангуяа төрөл үгүй сэтгэлийн гигэн гэрэл ундрах учрахуя элт надад элтөв үзэгдэх боллоо. Янаг чи ихлэн бүгдээр өөрийн сэтгэлээ магад үзэх буйзаа. Эдгээрийг аялгуулан зарлиг болсноо нөгөөд идүүгээ миний дэргэд суулгүй амьтныг туслахаар одогдох хэмээн зарлигсан райчин бас учрун эрдэн лам минь идүүгээ насчив. Эндээс дундад газар хол бөгөөд сэрүүний тул эртний мэт одох дургүй болов. Эцэг лам югаан инх ахуй цагт алгасал үгүй дэрэгдчин сууж ариун бүтээлийн эцэд хүрхүүнээ сайн бол музаа асран намайг дэрэгдэн суухуу зөвшөөн сойрхоо химэн үтснөө эгүүзэрсэн эрхт зарлагларун. Аяа райчин минь суу гэхүүнээ явъя гинэм чи, яв гэх цагт сууй гинэм чи, идүүгээ суулгүй амьтныг туслахаар одогдох хэмээгээд бас аялгуулан ийм зарлиг боллоо. Хөвгүүнчлэн өчүүхнээс хайрлсан райчин минь хүй төвд улсын орноон явагдах хүйтэн зүгийн дундад орныг бядан хөнөөлөгүй мэрэгдийг туслахгүй болов. Хатуучин дундад орныг ирэхээр одогдох халуун зүгийн хязгаарыг бядсаар одогдох ханал хийлэн заст шамбуу уулнаа бүтээхээр одогдох хайрлан сайн заяатныг үнэн мөрд оруулах болов. Сансан дөрвөн хөвгүүнээс дотн туст чи бүлгөө сацлал үгүй лам югаан оройдон сэтгэлсээр одогдох сайн үндэсний үнэн сэтгэлийн хөвгүүн чи бүлгөө саатал үгүй ариун тангаргаан сагсаар одогдох сонсохын үндсийг эзлэх зул чи бүлгөө сонжигдол үгүй муухаг харахгүй гээгүүлсээр одогдох солиу хишиггүй бүгдээс нуусаар одогдох асар баяр химээх орноо бүтээлийг үлдэх алс нян лороо хоёрын зүгт одогдох авирт мөн төвд хоёрын завсраан хийд баригдах ариун шажны гол модыг тэнд хатгагдах альва сайн заяатныг тэнд нэгүүлсэн хайрлагдах эдгээрийг удирдуулсан үзүүлэн зарлаглсанд төдий райчин хүчин үгүй болтол олонтоо мөргөөд игшиглэн дээш ийм очлоо. Эцгийн их хөвүүн райчин би эрдэн лам югаан оройдоо сэтгсээр одё дөрвөн хөвүүнээс тусд дотн хөвүүн би тод тангаргаан алгасал үгүй сагсаар одё өлөмж үндэсний магад сэтгэлийн хөвүүн би үтээрхэх савтнаас нягт төгс савтнаа номлосоор одё гайхамшиг сонсохын үндсэн эзлэх зул би гань мунхаг харанхуйг элтгээгүүлсээр одё ариун шашныг дэлгэрүүлэх гол модон би алдаршсан номын ялгуусан чимгийг хатгасаар одё идүүгээ намайг одсон хон эрдэн ламын инх суутгай 3 цагийн бурхтын хураангуй би гутамшиг амьтны аврал болон амгалан суутгай ухаанаар рид ховилгааныг элт мэдэх удирдуулсан номын манлаа төгссөн амгалан суутгай тоолшгүй ачид эрдэн лам тодорхойя муухаг харанхуйг гээлгэн амгалан суутгай золгосныг туслах их хүчин төгссөн зохист бодготхын газарч амгалан суутгай эдгээрийг дээш аялгуулан өчөөд райчин югаан шийдэн эгүүзэрсэн эрэгтдээ бас мөргөж явх үйлсэн өчхийн тул энэ нэгшгийг дээш өчлөө. Мандуулах эцгийн их хөвүүн райчин би магад лам югаан зарлагаар дундад газраа явъя. Мант райчин хөвгүүнээ идүгээ явхад эрдэн очор биеэр айдстад сойрхон эсрүүн их шиг зарлагаар зэтгэрийг арилгаж эндүүрл үгүй сэтгэлээр дээд мөрд өдөртөн хамаг эцэг ламын хамгалан сууж хайрт райчин хөвгүүнээ дундад газар явх үед хаана бөгөөс хүрх үе асран өдөхүй өчмөө. Үүнийг ихшиглэн дээс үтснөө ягүүзэрсэн эрэгт бас райчнан өглөг болгон үзэл бүтээл явдлыг аялгуулан ийм зарлиг боллоо. Ахуй үзлийг алагчлан буйлд хөвгүүнээ ариун бүтээлийг уулнаан сэтгэгдэх авирд явхдаа муу нөхрийг төвчигдэх ашид үнэн тангархтан лугаан зохицогдох ачуурын үлсийг өхөн үхтэл санагдах үүнийг аялгуулан зарлиг болсноо нөгөөд бас райчнан ийм зарлаглрун аяа хөвгүүн чи модон тулай жилийн морин сарын 14-өөс янагш энд минь дэргэд хичээн хурж ирээ. Тэр цагт их хэвцэгт үйлс болох бүлгөө бүү хожимд химэн зүрхэн үгсээр олонтон сурган гавал мэт хийсэн модон аяга алт гэрсээр дүүргэн сойрхсонд ариун эзэн райчин ягүүзэрсэн эрэгтээс хагцсан ядаж бөгөөтөл ламын зарлагаас үлд авахын тулд
Дундад газар одох ювгаан шийдэн их уярсан агараан олонтоон уйлж сэтгэлэн их завнан суухтаа өчих үгээ тодорхойо санж бөгөөтл уярснаар их шиглэн ядахлугаан дэрэгдэн нэгэн хідэн шувуу дугарсан түүний дуулугаа адилтхан их шиглэхээ санаад золгогдох хөрөөл нэрт дуун ягүүзэрсэн эрхтэн их шиглэн ийн өчлөө. Энтхэгийн усан балбын усан хоёр ил голын ирэхээр өөрөөр урсах бөгөөтл игнэх тусны ягаар нэгэн ёстын тул эрдэнэт талайн төвд учран золголт мзаа ургал зүгээс тунлан гарсан наран хийгээд улам далдлах зүгээс сүндлэх саран хоёр урт дөрвөн твийн ирэхээр өөрөөр эргэх бөгөөтл уххуя гэрлийн агаар нэгэн ёстын тул ус дүүлэн үгүй огторгуйн агараан учран золголдомзаа ялгуугсны сэтгэл юр амтны сэтгэл хоёр ялангуяа мунхгийн ирэхээр өөрөөр болох бөгөөтл ямагт сэтгэлийн агаар нэгэн ёсны тул ялгал үгүй номын агараан учран золголдомзаа уулнаа суух эцэг ягүүзэр хийгээд альва ордыг бидах райчин хоёр ахуу элб биеийн ирэхээр өөрөөр явах бөгөөтл ариун номын биеийн агаар нэгэн ёстын тул агнистийн орноо магдаар учран золголдомзаа үзүүлэгч эцэг ламын би инх амгалан суутгай үнэн хайрлсан райчин хүүгүн би явах болоо өчүүхэн ахуя улам булан хайрлан өсөглөө өчхүе дүгэ бас адстэтлэн сойрхоо. Уярлын агаараа эдгээрийг аялгуулан өчөөд бас уйлсаар мөргөж хөлийг нь орой дээрээ тавин ягүүзэрсэн эрэгтдээ ийн өчлөө. Алтан очир биеэр айцтэтлэн сойрхоо ариун эсрувагийн зарилгаар зэтгэрийг арилган сойрхоо атгахгүй сэтгэлээр үнэн мөрд удирдан сойрхоо эцэг ягүүзэр минь инх амгалан суутгай ирэх райчин хүүгүнээ дундад газраан отоход инэрэн хайрлаж олноор үдүүл химэн өчөөд эдгээр ерөөлийг энлэн залбирч их хуйлахад райчингийн энлэг бишрлэр уярн сайхан ихшгэлснээ ягүүзэрсэн эрэгт бас уярн хайлж райчингийн гараас барин сонсохын үндэсний дагуулан сойрхыг төгсөөр сойрхсноо хойно бас аялгуулан ийн зарлиг боллоо. Мэлрава ламын их хөвгүн райчун чи миний толмол эрдмийн их талаагаас мяталгүй сонсохын үндсэн чанд нь эрднийг авлаа. Огторгуяа ахуй туналсан нарны гэрэл олон амтны харанхуй гээгүүлэгч алдаршсан очир чи авирдент суул үгүй дундад газар явагдах төвд мон хоёрын завсар дах газрыг хөлөөр адстадл түртгэл үгүй номын үндсэн чинь мөрөн мэт дэлгэрэн төв боловсон танилах хоёр тус жавхлантайя бүтмүүзээ. Үүнийг аялгуулан зарлиг болсноо нөгөөд бас райчнаангийн зарлаглрун аяа хөвгүүн түншлэн чадах бөгөөс хамаг үзэгдэхүүнийг ямагт ном үзүүлэгч багш болгогдох түүгээр хичээн үйлдэхүүнээс сайждах буйзаа чам юугаан өвгөн би бас эргэмзээ химэн зарлагсанд райчин бас учрун аяа лам айлдан сойрхоо эдүгөө увдсаас үлсэн үгүй буйзаа химэн үтснөө ягүүзэрсэн эрэгт зарлаглрун эдүгээ надад нэгэн дотн увдс бүлгөө түүнээ аглаг газраан үзүүлсгүй хэмээн зарлаглсан төдий райчин юун болов хэмээн санахлуга ягүүзэрсэн эрэгт бас райчингийн дэргүүнийг алгадан үхэл шахамдав ойр байнам хэмээн зарлаглаад ягүүзэрсэн эрэгт урд үүр болтол бүтээлэн сун хонгоо бичний хонго мэт бэртснэн үзүүлэн түүнээс үүнээс гүн өвдөс үгүй буй хэмээн зарлаглоо. Тэнд райчин урд ламын сойрхсан гавл мэт аягад алт хийгээд гэрсийг бас ягүүзэрсэн эрэгтдийн өргөөдийн өчрөн аяа аргат гэрс алт надад хэрэггүй хэмээн үтснөө ягүүзэрсэн эрэгт бас зарлаглрун чамаас хойно нэгэн цагт тустай болох буй тиймийн тул чи өөрөө авагдах хэмээн зарлагсанд төдий райчин хавьяа түлсэн цуглуулан аваад цогт човор орноос дундад газраан явхад ягүүзэрсэн эрэгт нэгэн нуурын газраан хүртэл үдэж тэнд райчнаан ийн зарлаглун аяа хөвгүн үүрснэн тавиа эдүгээ чамд нэгэн үг загсхуй хэмээн зарлаглаад нэгэн их чулуун дээр майдрын ёсоор сууж райчнаан ийн зарлаглрун урд эцэг марав хэлмэрч дэрэгдэн ирэх үе минь хамаг өвдсийг огоод дууссаны эцэст сонсохын үндэсний зарлиг хийгээд дагуулан сойрхох бүгдийг надад хатан гатгалаа. Түүнчлэн
Би бас чамд хатангатгаваа зай. Хатангатгаваа зай. Идүүгээ аглаг уулнаан үхэн үхтэлчи бүтээлийг хичээн игнэгт би хэл сэтгэл гурваар юр амтнаан ямарваа тусыг үлдэх эрлэхэн атаархах урин тэргүүлэн нөгөөд ба игүүдэх эд малын жаргалыг хүсэлгүйе. Юр бусдаас эрен сэтгэлэн зөвхрөн ерөнхий хамаг амтан өөрийн хөвөө мэт хайрлаж их ялгуугсдын зарлиг хийгээд ламын зарилгаар нэгт ариун буйныг өөрөө үлдэхүйе. Нэгэн дууны төдий алгасалгүйе. Нүгэлт ямарваа үлсийг огоот дэвчин нэгүүлсэгч лам юугаан өгүүлснийг хичээхийн тул аглаг уулдыг орон болгож ахуй гөрөөдийг нөхөр болгон асар гагц бүсдээлийг өмсөн ариун дияаныг тижээж болгоод авирт хатуужлын явдлыг хичээх бөгөөс хизээд 3 эрдэнэ нэгүүлсэн үл заваах хэд өдөртүүлсэн үзүүлсэн бүгд орон ба хилээгүү бас аль аглаг ууланд хэрэглэх бүтээлийг сэтгэн ухаанаа дэлгэрүүлж үнэн зарилгаас үл давах шав нарыг мандуулан үргэлжөөрийн сэтгэсэн ухаанаа улам нэмүүлж үлэмж их тагинсын хилэгнэх үйлсийг бүүүүлд Үүмэх үгүйгээр сэтгэхүнээ дулаан илч болоод тижээд гагц бүсдээлээр яван тэгштэй яаны идээг тижээл болгох тэмдэгтээ өөрөө болсон юр мэдэх нөхөр болох тэнцэл үгүй 3 эрдэнсийг дахиж төгс эрдэмт лам юугаан үргэлж итгэгдэх авирт түүнчлэн үлдэх бөгөөс ахуйн заяанаа амар жаргал болоод ашид хойд заяанда бод утгийг магад олох буйзаа. Алгасалт хийдийг бас баримтлан бүү зээл атаархах уринд нөхдийг бүү хураа бардам омогт хүмүүн лүгэ зогцсон бүү ханил бахархан дачаах эдийг огоот бүү хураа бас хар улсын орноор үүр бусуу басан мэдээжрэх хааш гэргийг бүү үлд өөрөө дур дагагстыг ялгаж бүү тусал Үст хараал муу таринсаар өөр бусдыг бүү гутаа үнүүл болох эдийн тул намыг бүү худалд өршөөн сайн заяатныг намоор ханга өдрийн онсон энерглийн огоот төвчгдэх идүгээд хөмсгийн гимшлийг юунаан үл тоон ил зовлон жаргал хоёрыг нэгтгэн игнэгт өөрөө их хэрхэл үгүй доромж болон магад насан лугаан үнэн бүтээлэн дэгш болгож маш бие сэтгэлээр үйлдсэн буйныг мартал үгүй хамаг амтны тул өрөөн мандуулах ялгуугсдын зарилгаар үйлдэхүүнээ хамаг хэрэглэхүүн өөрөө бүтмүүзээ хадгалах тангаргаан үр дэвдсэн шавнарыг хайрлан ихэд нэгүүлсэн дагуулхууна хавьяат түүнээс их тус юун болох хатуужилт чам юугаан зовл жаргалыг би мэдэмзээ хэмээгээд бас аялгуулан ийм зарлиг боллоо. Хангагч чандман эрдэнд бийтлам хамгийн аврал эцэг марвдаан бишрэм мөрөгмөө өчүүхнээс хайрлсан райчин хөвөө минь өлөмж олон цэргийн дунд хив дарбалтгад чат мэт үнэн 4 хөвгүүнээс дотн туст чи бөлхөө үзүүлэгч эцэг өвгнөө миний эгшиглэхгүй сонс магад болох түшгийг өөрөө танилах санварыг сах мандуулах мөр боди сүнгийн санварыг хичээн боловсол маш ач үр нууц таринсын санваар сах муу эргэлийн 8 номыг огоот төвч хураан хадгалах хамаг хүслэн төвч худал хуурмгийн буруу тижээлийг бүү сан хурсан буданд аглаг уулдыг орон болго хувьт биеэн галзуусын ёсоор суу илт өгүүлэл үгүй сэтгэлдэн үнэн залбираа ямагт сэтгэлэн ялах хүүхэд мэд болгоо ялангуяа төрлөгүй үзэгдэх хоосон агарыг үз итгэлд их мудрын хослон орох ёсыг алгасал үгүй үл сэтгэн зүг бээр дэгжүүл авирд бишрэлт төгссөн тангарахтныг асар их гэрлийн агаараар дэгжүүл ариун үндэсний барих нэгэн шав их тагнас өдөрдүүлсэн үзүүлсэн бэлгээр ил хүтэн зүгээс чамд илт ирэх буй игнэгт хайрлан зарилгийн тамга түнэн өг ийм зарилгийг минь бүү мартаа язгууртны хөвгөө хэмээн эдгээр сургаалыг аялгуулан зарлаглаад мутраа райчингийн орой дээр тавьж амраг хөвөө минь аглаг уулдыг бядан алгасал үгүй бүтээлийг хичээх бөгөөс ачид надаас хагцах үгүй бүүзаа хэмээн зарлаглсанд төдий райчин уярсан агааран олонтоо мөргөж би хэл сэтгэлэн ламаасан хагцсан ядаад инлэн олон зүйлээр авирлаж сэтгэлэн завнан уйсаар зарилгийн хариу энэ ихшгийг дээш өчлөө Богд лам юугаан хөлт сүгдэн залбирмоо бошигт эцэг лам минь намайг хайрлаа идүгэ өөрийн биедэн адил болгон адистадл эрх алдарсан
Очир райчин чинь би өчүүхнээс богдсын номыг огоод сүулдэхүүнээ үргэлж иргэлийн зовлоор сэтгэл амах үгүй билээ. Хол энтхэгийн орноо огоодис одхууна хорт муу шалтгаанаар сэтгэл амах үгүй билээ. Эцэг лам юугаан дэргэд ис суухуна ариун өвд сүгүүгээр сэтгэл амах үгүй билээ. Хамаг самуу үлсийг магдаар ис төвчхүүнээ хамран хураах алгаслаар сэтгэл амах үгүй билээ. Хөрс таглаг уултыг хийд болгон ис битхууна хөнөөх нисванист орноор сэтгэл амах үгүй билээ. Хинэбэр сонжигдох гмийг таслахуна хизээбэр мэдэгдэх уйлсын дүтгэрээр сэтгэл амах үгүй билээ. Магад тангарах санварын ёсорыг сахихуна мөн уйлсын нүглээс сэтгэл амах үгүй билээ. Би хэлсдэглэр номис үлдэхүүнэ бэр хөр төлөөрсөр сэтгэл амах үгүй билээ. Нэгэн сэтгэлээр ариун дианыг эсгэлэхүүнэ нүгэлт нисванысын дотгороор сэтгэл амах үгүй билээ. Гайхамшиг ламын зарлиг мэдээс бүтэехүүнэ гань мөнхгаар доромжлохуяа сэтгэл амах үгүй билээ. Зан хийгээд дундад орныг эс бядхууна заяат эрүүл нийлэх твцнэр сэтгэл амах үгүй билээ. Юр хамаг амтны хөвгүүн мэтээс хайрлахуна их хөлөгнийг өчүүхэн болгосоор сэтгэл амах үгүй билээ. Лам юугаан зарлагчлан үлдэхэн өчмөө ладад орноо суул үгүй одё дундад зан орны зүг одий дурлсан олон амтныг туслан дэгжүүлээ. Мөн төвд хоёрын завсартах уулдыг бяди мохош үгүй сэтгэлийн дураар үл болгон суй. Эрдэнэ лам юугаан адистадын хүчээр игнэгт магад мэдэх сэтгэлийн үннийг олё. Игүүтэй л үгүй хоосон агаарын үннийг сэтгэн юр сэтгэлийн илт баримтлахгүйгээр жаргая. Амьсгах уурыг мэдлүгүй батлан сууж альва санаа хатгагийг будам мэт арилгая. Номхдох сэтгэлэн ариун окторгуй мэт болгоод номын агарыг окторгуйн хязгаарлуугаа адилтгая. Окторгуй дах наран мэт гэгэн гэрлэр ох ухааны мөрнийг тунгаан ялгая. Жавхлан номын агаар үнэн газраан хүрэн жиж үзэгдэх шалтгааны хүлээсийг алдруулъя. Сэтгэлийн агаар хоосон гэгэнгэрлийг сэтгэх үйлс хийгээд сэтгэгчин бээр үгийн тул тэгш хийгээд дагах үгээгүйе түнчлэн болгон тэжээд хамаг муу учрах цагт намайг тэргүүлэн 6 зүйл амтныг нэгүүлсэн хайрлаа. Аялгуулан эдгээрийг игшгэлэндээ шүчөөд ягуузэрсийн эрх лам югаан хөлийг нь орой дээрээ тавин үнэн сэтгэлээр сайн эрүүлийг зохиох луга ягуузэрсийн эрхт бас үлзий хутаг хийгээд ахуй их эрөөл зохиосон нөгөөд бас райчнаын зарлигл руу аяа хөвгүн чи үүнээс хошоо туулай жилийн морин сард өвгөн эцэгтэн золохоор човор орноо илэвтлэн ирээ. Урдаас түүнээс урд юун боловч буурээ. Урд сурган загсан юун бөгөөс тэрбөө за идүгэн өвгнөө намайг бүү санаа. Эргэцэх сэтгэлэн дэвчин явагдах хэмээн зарлиглсанд тэндээс ариун эзэн райчин ламын ягуузрыг сэтгсэн агаараар яваад бараа үзэх газраан хүрэн хойногшоон харахлууга ягуузэрсийн эрхт бас тэндээ үзэн суусан ажгуу. Тэнд ариун эзэн райчин сэтгэлдээ ягуузэрсийн эрхт лам югаан үзнээс улам тэндээсээ урвах их санам бөгөөтл мөн дээр бас би их бишрэлтний тул лам югаан миний сэтгэлийг ялгал үгүй буйзаа хэмээн санаад тэндээс магдаар зоргоор дундад газраан явлаа. Ягуузэрсийн эрхтийн мөршөөлөөр хамаг бэрх үйлсээс огоод тонилон өөрт тусд үйлсийг дуусгаад бусдаан туслах цаг хүрсний тул удирдуулсан үзүүлэн дохиог тайлан сойрхсон 11-р зүйлийг дундад зохиол болгон сонсох, сэтгэх, бүтээх 3-аар үнэн ухааны эцэст хүрсэн дундад 2-р зүйл болоо.